Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэнд 2018 оны эслийн ерөнхий шалгалтын англи хэлний D хувилбарыг хэрхэн гүйцэтгэх зөвлөмжийг хүргүүлж байна. Нэгдүгээр өгүүлбэрийн үед N, D ялгац гишүүнүүдийн хоорондын хэрэглээ байна. N дотроос ялгац гишүүнийг ганц тод нэргүй өмнө хэрэглэдэг. N гэвлэгч хэрэглэсэн ганц тод нэргүй өмнө N-ийг ихшгээр хэлсэн ганц тод нэргүй өмнө хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл олон тод нэргүй өмнө хэрэглэхгүй гэсэн үг. D артиклийг онцолсон тухайсан зүйлийг илэрхийлэхэд хэрэглэдэг. E хувилбар бол энэ өгүүлбэрт зөв байна. Яагаад гэвэл foreign country гэдэг нь онцос тухайлаагүй байгаа учраас E артиклийг сонголоо. Language дараагийн өгүүлбэртэйгээ language гэдэг үг нь онцлог тухайсан учраас D артиклийг сонгож байгаа гэсэн. Тэгэхээр E хувилбар зөв байна. Дараагийн өгүүлбэр энд утгуудын хэрэглээ байна. Улс орн болон улирлууд өмнө энэ артиклийг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл монголоор дээтэй гэсэн үг байна. Тийм учраас энэ Канада, энэ Winter болно гэсэн C хувилбар зөв байна. Дараагийн өгүүлбэр тэмдэгнэр дайвар үгийн хоорондын хэрэглээ байна. Тэмдэг нэр нь нэр үгээ тодтогдох нь дайвар үг нь үйл үгийг тодтогддог. Энэ өгүүлбэрт understand гэхэд үйл үг байна. Тэгэхээр энд дайвар үгийг сонгоно гэсэн үг. Дайвар үгийн дотроо хоёр янз байдаг. Дөрмийн ба дөрмийн бус. Дөрмийнх нь тэмдэг нараар ли дагаврыг залгана. Дөрмийн бус нь үндсээрээ өөрчлөгддөг. Тэгвэл энэ өгүүлбэр D хувилбар зөв байна. Өөрөөр хэлбэл will. Will-ийн тэмдэг нэр нь good. Дараагийн өгүүлбэрт traffic буюу энэ үг нь ганц тог шаарддаг. Too much traffic. Тийм учраас эндээс E хувилбар is гэсэн to be үлгийг сонголоо. Дараагийн өгүүлбэрт нь day by day гэдэг үг нь present continuous-ыг шаарддаг. Ийм учраас it getting буюу E хувилбар сонгогдсон. It гэдэг нь to be үлэг нь 3 дугаар үеийн ганц том дээр урьсан байна гэд E хувилбар зөв байна. Дараагийн өгүүлбэр энэ өгүүлбэрт present үг нь энэ өгүүлбэрийн тохио үг болж байна. Өөрөөр хэлбэл perfect цаг дээр энэ үгийг хэрэгэлдэг. Ингээд B хувилбар буюу has increase гэдэг үг нь тохирч байна. Дараагийн өгүүлбэрт when хоёр өгүүлбэрийг хооронд нь холбосоор орж ирсэн байна. When гэдэг нь хадын дөрөв нөхцөл. Тэгээд last night өнгөрсөн шөнө гэдэг үгээ бас харна гэсэн үг. Ингээд C хувилбар зөв. Яагаад гэвэл come гэдэг үг маань came гэдэг өнгөрсөн цаг дээр хураад дараагийн өгүүлбэрт was watching гэдэг past continuous гэсэн байна. Тэгэхээр энэ өгүүлбэрт C хувилбар зөв байна. Үзэж байсан. Дараагийн өгүүлбэр лавдах асуулт буюу та question. Та question-ийн хувьд бол өмнөх өгүүлбэр нь баталж байвал дараагийн өгүүлбэртэй үгүйсэх нь өмнөх өгүүлбэртэй үүсгэж байвал дараагийнхаа өгүүлбэр дээрээ баталдаг. Энэ өгүүлбэрүүд let's гэдэг үгэн дээр түлхүүрг байна. Let's байгаа тохиолдолд D өгүүлбэр буюу shall we гэдэг үгийг авнаа. Тэгхүү гэсэн үг байна. Дараагийн өгүүлбэр at this time turn энэ өгүүлбэрийн тохио үг болж байна. E хувилбарын үед future continuous tense буюу ирээдүйн үйл ажиллагааны талаар найдахад буюу төлөвлөхөд хэрэгэлдэг. Өөрөөр хэлбэл үйл үг нь харталтаа ing нөхцөлийг залгана. Тэгэх болно гэдэг E хувилбар зөв байна. B хувилбарын хувьд бол
Future perfect simple буюу ирээдүйд төгсөх цаг. Өөрөөр хэлбэл идэвхтэй үгээр бичигдсэн байна. C хөлбөр future continuous in the past буюу тэгчгээд байж байна. D хөлбөрөд 2 дугаар болцдог хэлбэр дээр бичигдсэн байна. E хөлбөрөд future perfect continuous буюу энэ тодорхой цагийг шаарддаг. Өнгөрсөнд эхлээд буюу эсвэл дөнгөж сая төгссөн эсвэл одоо хүртэл үргэлжлэх гэсэн санааг хэрэглэгддэг. Дараагийн өгүүлбэр. 2 дугаар болцдог өгүүлбэр байна. Энэ өгүүлбэр нь гол өгүүлбэр дээрээ past simple аваад гишүүн өгүүлбэр дээрээ өөрөөр хэлбэл үдээ араас үйл үг анхныхаа хэлбэрээр бичигдэнэ. Ингээд D өгүүлбэр зөв байна. Өөрөөр хэлбэл where tell I he she дээр уг нь was гэдэг тэгвэл 2 дугаар болцдог өгүүлбэр дээр to be where болно. Дараагийн өгүүлбэрт харилцан яриа орж байна. Эхний хүний яриа past passive цаг. Дараагийн хүний яриа active буюу үйл үгийн идэвхтэй хэлбэр дээр тэгээд өнгөрсөн цаг дээр бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл past passive дээр зөвхөн үйл үгийг хэрэгэлдэг. Тухайн ярьж байгаа зүйл нь өнгөрсөн бүтээгдэхүүн учраас past passive хэрэгжилж байна. Төбөө үйл үг нь was болсон байна. Дараагийн хүний ярианд үйл үгийн эзэн ихэнд орж ирсэн учраас үйл үг нь энгийн өнгөрсөн цаг дээр хувирсан байна. Ингээд C өгүүлбэр зөв байна.